За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярилцах сэдэв маань ардчилсан ёроолын булчингийн сулралт түүнтэй холбоотой суларснаас гарч үүсэж байгаа одоо хүмүүст сүүлийн үед одоо наснаас үл хамааран хүмүүст өтрээний унжилт, умаан унжилт, за шээс задгаарл гэсэн ийм шинж тэмдгүүд илэрдэг болсон. За үүнтэй холбоотойгоор одоо мэдээлэл хүргье. За хүн ер нь төрөх, за хэтэрхий том жинтэй хүүхэд төрүүлэх. За ер нь бол хүн жирэмсний явцад бол 280 хоногийн туршид одоо хүүхэд маань 10-аад хил болдог. За тэгээд хүн төрөхдөө одоо нэг 10-аад хил нэмдэг. За зарим тохиолдолд илүү нэмснээс ингээд 25-аас 30 хил нэмснээс болоод ардчилсан ёроолын булчин хүнд юм одоо 280 хоногийн туршид ингээд хэмжээ нь өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа. Сүүлийн одоо 4 сард бол илүү их нэмэгддэг. За ингээд удаан хугацаагаар булчин ингээд ийм суналттай ардчилсан ёроолын булчингууд ийм даацтай юм одоо баригдснаас болоод ардчилсан ёроолын булчингууд бол сулардаг. За ардчилсан ёроолын булчин суларсантай холбоотой ардчилсан ёроолын булчин гэдэг маань ямар үүрэгтэй юм бэ гэхээр умайг, давсгийг, шулуун гэцийг ингээд тодорхой хэмжээнд одоо майхны уяасууд шиг ингээд тодорхой хэмжээнд ингээд барьж багаарцгийн хүндэд барьж явах юм үйлдэлтэй. Тэр булчингуудын нөлөөгөөр давсаг доошоо унжаад гараад ирдгүү. Давсаг доошоо одоо өтрээ маань өтрээний амсраар сав маань ингээд унжаа гараад ирдгүү. Шулуун гэц маань наашаа ингээд зүлхийж унждгүү ийм үйлдэлтэй юм булчин байгаа. За энэ маань төрөлтийн дараа одоо төрсний дараа одоо ханиаш найтайхаа шээс алддаг. За энэ бол давсгийг дээш нь одоо сойдог булчин суларснаас болж үүсдэг. За төрснөөс хойш 45 хоногоос 2 сарын дотор бол энийг нөхөн сэргийхийн эмчилгээ хийх ёстой. За энд бол нэгдүгüүрт нь бол хамгийн их анхаарах юм нь юу байдаг вэ гэхээр зэрэг төрсэн ээжүүд саваа агшаана гэд их хэмжээний одоо юм корсет зүүдэг. За дээрээс нь нөгөө бүс зүүдэг, Монгол эмэгтэйчүүд бүс зүүдэг гэдэг ийм бодолтой байдаг. Гэтэл энэ бүс маань нөгөө суларцсан давсгийн маань зүүхтэй учиртай зүүн. Одоо жишээлбэл бөхсөө өргөж жоод орон дээр хэвтэй байрлал, доороос нь өөд нь ингэж чиглэлтэй юу яах одоо бүсээ юм уу корсетаа ингэж өөд нь агшаад зүгээд 2 цагаас илүү хугацаагаар зүүхгүй байх хэрэгтэй. Гэтэл доош нь ингэж зүүчих юм бол нөгөө доод эргэтэн маань онгорхой учраас тэр жигтэн ингээд булчингийн сулруулчдаг. За тэгээд эхний одоо бэлгийн хавьтлын үед болохоор зэрэг нөгөөх маань суларсан, унжсан ийм болцсон байдаг учраас нөгөө төрсний дараах анхны бэлгийн хавьтлууд одоо өөрсдөө сонирхолгүй тэрнээсээ болж санаа зовлт энэ үүсдэг. За хамгийн анхны шинж одоо залуу наснд дөнгөж төрөөд 20 хэдтэй охтуудад энэ бол хамгийн их тохиолдож байгаа. Тийм учраас төрснийхаа дараа 45 хоноо 30 21 хоноо шавхраг дуусна. За 45 хоноо бэлгийн хавьталд орно. Бэлгийн хавьталд орохоос өмнө 45 хоногоос 60 хоногийн хооронд энэ нөхөн сэргийх эмчилгээ хийх ёстой. Энэ дээр ардчилсан ёроолын булчин одоо чангалдаг дасгалуудыг хийн. Тэгжээж одоо 50 60 гарсны дараа нөгөө сав давсаг, шулуун гэц маань унжиж доошоо гарахаас бол урчин сэргийлдэг. Тийм учраас энэ дээр юу хийлгэж болох вэ гэхээр зэрэг эмчид ирж үзүүлээд за одоо би бэлгийн хавьталд ороход бэлэн байна уу? Өтрээ маань хэр байна? Хэр одоо ингэж мэдрэмжийн сайн байна? Энийг нөхөн удаан хугацаанд нөгөө дааврын өөрчлөлттэй прогестерон даавар удаан хугацаагаар ингэж 280 хоногийн туршид үйлчилсэн өөрийнх нь биенээс эмэгтэй хүнээс ялгардаг учраас хүүхэд төрүүлэхийн хугацаанд бол эмэгтэй хүний одоо өндөвчнөөс гардаг 2 дааврын прогестерон даавар нь илүү их байдаг учраас өтрээ тийм суларсан тэгээд дээрэс нь мэдрэмж нь багассан ийм болцсон байдаг. За энийг бол 2 сарын дотор бол нөхөн одоо сэргийх юм арга хэмжээ аавна. Энд бол физик эмчилгээнүүд явна. Өөртөө бол гэглийн дасгалуудын ардчилсан ёроолын булчин чангалдаг скват одоо нэг янз бүрийн дасгалууд байдаг. Тэрийг хийх ёстой. За нөгөөх маань болохоор одоо дунд насныханд болохоор зэрэг юу үүсдэг вэ гэхээр зэрэг хэтэрхий таргалт одоо манайхан 30 наснаас эхлээл дааврын өөрчлөлттэй гэл илүү их таргалдаг. За яагаад таргалдаг шалтгаан нь болохоор зэрэг эстроген даавар маш өндөр байдаг, жирэмслэх чадвар маш их өндөр үе байдаг. Тийм учраас эстроген даавар маань өөрөө ус их татдаг. Тийм учраас ер нь аман зангаал ус уусан ч таргалах гээд байдаг. За энэ насан дээр хэтэрхий хэмжээнд нэмээд эхлэх юм бол өтрээний маань булчин
тэр дагуу ингээд одоо зузаараад өтрээний булчин бол суларч эхэлдэг. Энэ бол ардчилсан ерөөлийн булчин сунгах бас нэг одоо шалтгаан болдог. За дараагийн нэг юу нь болохоор зэрэг одоо цэвэршчин насны эмэгтэйчүүдэд эстроген дааврын хэмжээ багаснаас болохоор зэрэг өтрээний хатангаршил үүсч эхэлдэг. Өтрээний хатангаршил үүснээс болохоор зэрэг өтрээний урд талын хан маань давсганы арын хан болж идэг. Нийгэмний хоёр тал болдог. Тэгэхээр эстроген дааврын маань нөлөө багаснаас болоод өтрээний хан ингээ хатангаршиж эхлэхээр зэрэг давсганы хан маань давхар одоо тэрэнд одоо чочроод одоо шээс алдах юм ардчилсан ерөөлийн булчин сулрах бас нэг юм шалтгаан болдгоо. За ер нь өтрээний үнжилт, умаа үнжилт, шээс задгаралт гэдэг гурав маань бол ер нь бол ардчилсан ерөөлийн булчин суларснаас болж үүсдэг. За өтрээний үнжилт маань юу вэ гэхээр зэрэг давсганы уртлын хан одоо арын хан, өтрээний уртлын хан ингээд наашаа ингэж бүлтээж шээсний сүвнээс доошоо бүлтээж одоо эрхийн уруу шиг гэж бултаж ирэхийг бол өтрээний үнжилт гэж нэрлэж байгаа. За өтрээ ингэж унжснаас гадна юуны бас юуны шулуун гэдэс маань бас унждаг. Шулуун гэдэс маань одоо ингээ өтгөнөөр бийцсахтаа их удаан дүүлэх эсвэл ингээ дүүлэх үед наашаа ийм өтрөөрөө одоо хуруу шиг ийм бүлтгэр юм гарч ирж тэрэн дээр дарахаар өтгөнөөр бийцдэг ийм хүмүүс бас бий болцсон байдаг. Тэр маань одоо нөгөө шулуун гэдэс маань ханан доошоо ингээ унжснаас болж үүсдэг. За энэ хоёроос болоод энэ ардчилсан ерөөлийн булчин одоо суларснаас болоод шээс задгаралт гэж үүсдэг. За шээс задгаралт гэдэг нь юу вэ гэхээр зэрэг одоо шээлэ гэж одоо тэр хэдэн янз байдаг одоо дотор нь хуваадаг. За шээс задгарал гэдэг маань одоо ардчилсан ерөөлийн булчин суларснаас үүсдэг. Дээрээс нь сэтгэл санааны хямралаас болж үүсдэг. Стресстгээс болж үүсдэг. Дээрээс нь үүсдэг. Тийм учраас хүн одоо сандрахтаа одоо нэг шээлээ гэж бодонгуутал 0 хүртэл явж чадахгүй өмдөндөө тусаачдаг. За нөгөөх нь болохоор зэрэг ханиаж найтай ах, юм нь тэглэх ийм тохиолдолд шээс алдаад идэг. За тийм учраас ханиаж одоо жишээлбэл ингээ астмтай байх юм уу, эсвэл архаг бронхиттэй байх юм уу, эсвэл тамхи татдаг байх юм уу? Ийм байх юм бол тэр ханиалгадаг шалтгаануудаа эхлээ багасгах хэрэгтэй. Байнга ингээ ханиалгаад хэвлийн ардчилсан ерөөл нөгөө хэвлийн даралтыг байнга ихсгээд ахаараа зэрэг яадаг вэхээр үе бултас гэж нөгөө ханиалгах тоолондоо шээс алддаг ийм булчингийн сулрал үүсдэг байгаа. За дээрэс нь болохоор зэрэг нөгөө хитрхи хүнд эмийг өргөхгүй байх хэрэгтэй. Тийм ээ одоо манайх их хүнд эм өргөдөг тийм ээ хамаагүй л өргөчдөг. Гэтэл одоо шил 20 кг эмийг нэг дор өргөх үү 5 хуваагаад 4 кг-аар нь өргөх үү гэдэг чинь бол бас ардчилсан хэвлийн даралт ихсэнтэй холбоотой доошоо их хүчтэй ингэж дарснаас болоод тэр маань бас юу үүсдэг байна. За өглөө хөтөлбөртэй байсан та бүхэнд баярлалаа.